Сонсогчдод энэ өдрийн мэндийг хүргье. За Монгол Улсын эдийн засаг бол өнөөдөр уул уурхайн салбараас шууд хамааралтай байгаа. Тэгээ эдийн засгаа бид төрөлжүүлэх хэрэгтэй гэж ярьдаг. Тэгээ төрөлжүүлэлийг гэхээр хөрөнгө, мөнгө босгох хэрэгтэй болчдөг. Тэгээ төрөлжүүлэхийн тулд хөрөнгө мөнгө босгохын тулд юу ер нь Монгол Улсаас шаардлагатай байдаг вэ гэхээр миний л ер нь харж байгаагаар улс төрийн нэгдүгээрт бол доктортой байдал шаардлагатай гэж хардаг. За хоёрдугаарх нь бол мэдээж энэ уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд доктортой бас амжилттай ажиллах ийм шаардлагатай бол нүүр тулж байгаа. Тэгээ манай улсын эдийн засаг хүчирхэг болтол нэлээд олон жилийн шаардлага бол бидний толгой дээр бол байх баха. За өнгөрсөн хугацаанд бол бид нар их олон том боломжийг бол алдсан. Бид нар өнөөдөр бас зах зэхээс нь ярьлаа. За уул уурхайн бүтээгдэхүүний үн өндөр. Тэгээ зах зээл сайн байх үед нь хэрвээ бид нар нүүрсээ их хэмжээгээр борлуулж чадсан бол буюу одоо байгаа хөлийн бомтуудаа төмөр замаар холбосон байсан бол өнөөдөр манай улсын эдийн засаг арай өөр түвшинд байх байсан бах гэж бол бат итгэдэг. За олон жил гацсан байсан Өмнөговь аймгийн нутагт оршдог гашуун сухат гэдэг бомд дуудахгүй төмөр замаар холбогдох гэж байна. За энэ асуудлыг гацаанаас гаргаад за араас нь одоо шивээ хүрэн гэх мэт бас л Өмнөговь аймагт байдаг энэ бомд төмөр замаар холбогдох энэ ажил бол одоо хүлээгдэж байна. Тэгээ энэ ажлыг болохоор энэ засгийн үед бол хийж чадсан юм аа. За алдагдсан боломжоо багч болон хөх нөхцөл нь бүрдэж байгаа гэж бол харж байгаа. Даанч яг энэ үйл ажиллагаа идэвхжих үедээ зэрэгцээл улс төржилт эхэлчихэж байгаа байхгүй юу? Тэгээ ер нь бол ингээд улс төржөөл өнөөдөр бид нар энэ танхимдтай ингээд янз бүрийн зүйлийг ярилцаад сууж хахад цаан чин шин технологиуд биднийг хүлээхгүйгээр гараад байна. За тун удахгүй коксчдаг нүүрсийг орлох материал хэрэглээ нэвтрэх гэж байна. За өндөр технологид ашиглагдаж болох өөр олон түүхийдэг Монгол улсаас бас худалдах бүрэн боломж бол байдгаа. Тэгэл уул уурхайн салбартай холбоотой асуудал гарангуут л маш их бас төржөөд явчихдаг. Бас л 20 илүү жил гацсан байсан ураны төслийг бол энэ засгийн газар хөдлөж чадсан учраас итгэл хүлээлгэх ёстой гэж бол үзэж байгаа. За бас нэг зүйлийг онцлоод хэлэх хэрэгтэй байна. Энэ болохоор мэдээж үндэсний баялагын сангийн тухай хуулийг 2024 онд баталсан явдал. За уул уурхайн салбарыг бол нэлээд тийм эсэргүүцэлтэй тулдаг салбар гэдэг бид нар бүгдээрээ мэдж байгаа. Иргэдийн дэмжлэг бол маш хэрэгтэй байгаа. За энэ иргэдийн дэмжлэгийг олж авахын тулд бид нар хуримтлалын сангаар дамжуулж бий болгоно гэж үзэж байгаа. Өнөөдөр ийм Mongolia платформ руу ороод харахад ер нь уул уурхайн төслүүдээс эдийн засгийн үр өгөөж нь хүн болгоны нэр дээр хэр хэмжээгээр ирж байгааг нь бол харагдаж байгаа. За яг хувь гишүүний хувьд бол энэ хуримтлалын сан яаж бүрдээд байгаа дэр бол шүүмжлэлтэй хандаад хэд хэдэн судалгааг бол хийсэн байсан юм ба. Тэг ер нь бол садбарт явуулж байгаа бүх одоо үйл ажиллагаа шудраг ил тод байх дээр одоо гарцыг боловсруулад гарцыг нь тодорхойлоод одоо ерхий сайдад болон засгийн зарим гишүүдэд бол тайлбарлсан байсан. Тэг хэрвээ засаг өөрчлөгдөхөөр тулах юм бол дахиад л их цаг хугацаа алдах гэдэг юм харамсалтай дүр зурагтай бол байна. Тэр ер нь бол шинэ үеийн парламентэд салбар бүрийн нийгмийн төлөөллийн бүлгүүд орж ирсэн. Тэг ард түмэн биднээс их хүлээлттэй байгаа учраас нэлээд тийм идэвхтэй ажиллаж байлаа. Тэр ерөнхийдөө нэг асуултыг ерөнхий сайдаас асуумаар байгаа юм. Хэрэв улсын их хурл өнөөдөр засгийн газарт итгэл үзүүлэх юм бол ойрын 3-аас 6 сарын хугацаанд гэж хэлээ л да. Ямар ажлуудыг хийхээр төлөвлөсөн байгаа вэ? Энийг тодорхой хэлж өгөх шаардлагатай байх гэж бодож байна. За хариулт өгье. Ерөнхий сайд. Засгийн газар төлөвлөж байгаа ажлынхаа дагуу л одоо ажиллана. Бид хамтдаа нийгмийн даатгал татварын ийм одоо цогц реформыг бүлгүүдэд одоо ингээд танилцуулаад эхэлсэн. За тэрэн дээр бол одоо progressive tax гэж нэрлэдэг илүү дэвшилтэт татвар. За энэ бол нөгөө орлогын тэгш бас байдлыг бас багасгадаг ийм одоо татварын асуудлыг бид нар эдийн засгийн зөвлөл дээр яриад эдийн засгийн зөвлөл дэмжиж за ингээд бүлэг дээр яриад дэмжиж ингээ өргөн барихад одоо бэлэн болцсон байгаа ийм зүйл. За энэ бол их тийм чухал зүйлээ. Иргэдийн одоо хүлээлттэй одоо уялдсан их тийм чухал зүйл. Нэг үгээр л бол одоо орлого өндөр хэсгээсээ бас илүү татвар авдаг. Ингэснээр тэгш бас байдлыг одоо багасгадаг одоо юм Германы маягийн ийм одоо татварын систем рүү орхон зүйтэй гэдэг. За ингээд 3-4 хувилбар танилцуулаад сангийн сайд энэ дээр бол хэд хэдэн танилцуулгууд хийсэн.
хувийн хвшлийнхэн бас хамтдаа дүгнэлтээ хийсэн. Сангийн яам хийсэн, татвар хийсэн. Ингээд үндсэндээ төвшлтлийн зэг дээр үл ирсэн. Тэгэхээр энэ асуудлаа ер нь бол хийн. За нийгмийн асуудлын хувьд бол бид нар боловсролын жил болгоод зарлцсан ингээ явж байгаа тийм ээ. Тэгэхээр эх жил бол боловсрол дээр бас нэлээдгүй их хэмжээний одоо санхүүжилт тавигдахаар ерөн засгийн газар дээр бол төлөвлөгөөд ингээд явж исэн. За бүсчилсэн хөгжилтэй холбоотой хэд хэдэн тийм дэд бүтцийн асуудлуудыг бол бид нар бүсүүд дээр очиод улсын хурлын гишүүд болон одоо аймаг орон нутгийн удирдлагуудтай нь бол ярилцаад ингээд эн чинь хэд бүс дээр явж ил бид нар 4 сая бол бид нар говийн бүсд ажиллаж байгаа ирэхэд ийм асуудал болчихж байгаа. Тэгэхээр энэ ажлууд бол одоо ингээд хийгдээд явхаар төлөвлөгдөд. За нийслэл Улаанбаатар хотын хувьд бол одоо энэ туулын хурдны зам өстөрчихгүй шиг байж байгаад явчвал за тэгээ хоёр тойрог зам ингээд шийдэгдчихвэл төгжрлөө шууд 50% буурахаар математик тооцоо гарцсан. Бид нар хагас өдөр бүхэн уулзсан бол их үр дүнтэй байсан. Тэгэхээр ийм ажлуудаа хэдүүлээ доктортой авч явах нь бол бас туйлын чухал юм аа. Бодлогын доктортой байдлаа хадгалах нь бол гэж одоо хариулъя. За гишүүний хэлж байгаа та санал нэг байна. Тэрний юу гэхээр уул уурхайн салбарыг бид нар олон нийтийн дэмжлэгтэй орон нутг нь ойлгодог болох хэрэгтэй. За тэхийн тулд бид нар одоо амнаатын асуудлыг яриад оруулж ирээд одоо энэ бол үндэсний баялагын сангийн бүрэлдэхүүн нэг хэсэг болох нь зүйтэй гэдэг. Энэ дээр бол хувийн хвшлэр нь бүгдээрээ зөвшөөрсөн шүү дээ. Зөвшөөрсөн. Хөрөнгө оруулагч зөвшөөрсөн. Одоо энийг бид нар зориглоод баталчих нь бол зүйтэй ийм ажил. За тэгвэл яг үгээр иргэд дэмжинэ. За орон нутаг ойлгоно. Сая би говийн бүс нутагт Хамбогд суманд татсан. Хамбогд сумын иргэдтэй уулз. Тэд хүртэл амнаатын талаар ойлголтгүй л. Тийм учраас энэ асуудлыг бид нар шийдээд явчих нь бол зүйтэй гэдэг ийм байр суурин дээр байж байгаа. Гэхдээ энэ бол төлөвлөгдсөн ажлууд тэгээд цаашаа явах нь л зүйтэй ийм ажлууд. За сангийн бямц зөвтгшин асуулт.